Өглөө өдөр орой минь шинэ бичлэгэндээ тавтай морил. Энэ удаагийн видео мэдээж хэрэг богино тайлбарынхаа part 2-ыг оруулах гэж байна. Тэгээд богино тайлбар дээр энэ удаа хараалтын дахин дөрвөлтийн талаар ярина. Эхлээд нэгдүгээр бүлгийг ярьчих. Нэгдүгээр бүлэг дээр нэг тийм үгдсэн газарт амар олон нисдэг төрлийн луун вайвар ч юм уу энэ одоо ямар ч төрлийн мангасан бүүмэд нисээд нэг цайз зөөр хаваар явж байгаагаар ер нь бол нэгдүгээр бүлэг эхлэх хэсэг дээр гардаг одоо. Тэнгүүт л мэдээж хэрэг тийм үгдсэн газрын нэг цайз юм чи энэ бол чөтгөрийн хааны цайз биш таараа. Исакай болохоор одоо яалтай лээ. Чөтгөрийн хааны цайз. За чөтгөрийн хааны цайзд болохоор зэрэг бүр ингээ хаалганы эдлээд нөхдүүд ороод ирсэн байдаг ба энэ бол хараал идсэн мэдээж хэрэг баатрын баг шүү дээ. Классик исакай болонд л байдаг. Классик ийм исакай магванууд дэрч байдаг баатрын баг. Мэдээж хэрэг энэ цамхаг дотор олон төрлийн мангасууд, хүчирхэн мангасууд л гээд байгаа. Гэхдээ тэгээд яг гол дөрүүд бол one shot хийж байгаа л харагдана лээ. Энэ дээр одоо тайлбарлаад байх юм үнэхээр алгадуу. Тиймээс тайлбарынхаа явцад нэг гол урн юм ярьж өгöd. За ямар ч тач энэ цагаан үстэй нөхрийг хээл мүтгэн гэдэг баха би ч одоо 2 жилийн уншсан болохоор зэрэг бас марцсан байх шүү. За ямар ч тач хээл мүт гэдэг энэ нөхөр одоо тэгэл мэдээж хэрэг амархан нөгөө өндөр төвшний чөтгөрүүдийг one shot хийж байгаа. Үнэ амар юм бүр навш. За ялтчүүл Исакай бүр үнэхээр амархан one shot хийж байгааг би ингээд бүр детальтайгаар бүр ингээд фрейм болгоноор би та нарт одоо харуулж байна Одоо ингээд яг магвад дээр юу болсныг та нар одоо энэ фрейм тутмаа хад үлцийг нь бол би богиносгоцсон байгаа. За ямар ч тач хэр чадaltaй ямар шүү дүрвэ гэдгийг л энэ дээр харуулж байгаа. За энэний дараач дүр нь болохоор нэг юм ягаан ингээд шулуумын хувцастай ингээд шидтэй охин байгаа даа. Эний ч нэр юу гэдэг вүлээ? Сайн ялуу юу лээ? За ямар ч тач энэ дүр маань ингээд амар хүчтэй шиддэг гэдэг нь л хөрхий харуулад байгаа юм шиг байгаа. Тэгээд нэг номлогч охин гарч ирэн тэгээд тэр нь бас зүгээр ч номлогч биш байж таарч мараад one shot тэгээд бас үгүй энэ өндөр төрлийн шүтрүүч арайч one shot хийлгүүлмээр заасан мэдхгүй. Тэгээд мэдээж хэрэг багийн танк мэдээж хэрэг махан толгоо байгаа. Тэгээ бас багийн ойрын зэн support damage хэрэг одоо энэ чинь mobile fighter юм да. За и багийн бүрэлдэхүүнээр орж уйгаар гардаг байхгүй. Тэгтээ тэгээд аюу кул зогсол мохсолтой эднэр ч бат. За мэдээж хэрэг тэгэл нэг сум гэж өсөрж орж ирээд нөгөө мен гол дүр юм. Гол дүр оног үйт нь оног гад явж байгаа үед нь мэдээж хэрэг багийн нэг хүн хаа энэ бол хууль Исакай. Тэг үхэн мэдээж хэрэг амар амархан үхэн болоо. Тэгээ дахин төрөх бах. За багийнхан гүйжурж ирж байна. Өөр ер нь энэ дээр тайлбарлах байхгүй ч багийнхан л гүйжурж ирж штт. За мэдээж хэрэг санаа тавьж байгаа дүрсгэн нөгөө дайрсан нөхрийг цааш нь харуулчин. Тэгээд амьд гарахгүй гэдэг нь баталгаатай болчин. Тэгээ багийнхан гуниглэн өөр ялтай лээ. Тэгээ манай өөрийнхөө тус нь нэг сар болсон үг л нь ойлгомжтой. Үхэж байгаа юм чи. За гол дүр бол за би ингээд чөтгөрийн хаануудыг бүгдийг нухнаа л гэж байгаа. За би аалнаа, бүгдийг алнаа гэт тийм амлалт өгсөн бол босд нь тэгэл өөр сар үгнүүд хилчил байгаа харагдан лээ. Мөрөөдлөө биелүүлээрээ энэ трэмэрээ гэл ярьж л байгаа харагдсан. За энэ минь бол нэг тийм юу биш те. За тэнгуут нөгөө ягаан өвстэй байсан шүү дээ. Нөгөө ягаан өвст одоо энэний дараачихтай нэг гарах одоо нөгөө ягаан өвст би чамд хайртай байсан гэж байгаа байхгүй ингээ хайртай байсан гэд. Тэнгуут энэ хэсэг дээр амар хөвгчлээ. Бинтг нэг хөл гараад ирдэг. Новш энийг хин зохиосон энийг нөгөө шар өвстэй номлогч зохиосон нөгөөд бүр үндэ уурлж идэг. За тэгсэн энэ гутлаараа дэвсэж байгаа нөхөр ягаан өвсдийн ягаан өвснийг цагаан өвсдийн бүр нийлэн холын гэжтэй ирээдүйн үр хойч нөөж таарсан 300 жилийн дараах тэгээд мань улаан өвсд энэ нөгөөтгийгөө удамд төрсөн дахин дээрээ
би ингэж хэлээгүй гэхэд уурлаад зогсож идэг. Энэ дэстэй хамгийн хөвгчлөлтэй хэсгнээс энийг бодвол тэгээд нөгөө шар өсөл зөхөөсөн байлгүй дээ. Одоо арай л худлаа ирсэн байна та гэд манай тим мэрээ явж илээ. За тэгтээ хамаагүй бэлтгэлтэй орё гэснээр энэ хүн нэгдүгээр бүлгийн дуусдаг байхгүй яг хөө зөвөр би нэгдүгээр бүлгийг бүлгэнхээр амархан байлаа. За одоо энд нэр өгнө тий нэмийгэж мэдтгүү зөвөр нэр өгч хэлмут гэдэг нэрийг нь тэгтээ би энийг цагаанаа явуулчихсан. Цагаана. За ямар нэгэн байдлаар энэний талаар бичлэвэл цагаана шүү дээ. За энийг одоо өгөхгүй далдаг шар. Тий. Үгүй далдаг улаан. Тий. Далдаг улаан. За далдаг улаан дараачих нь болохоор за дараачих нь энийг ч угаасаа тэнэг гэдэг болохоор зэрэг тэнэг хар гэдэг явчихжээ. Тэнэг хар. За. Зөвөр өнгөөр нэрлэлдэг гэсэн тий. За. За дараач нь болохоор зэрэг нөгөө хийлэр суппорт энийг болохоор залтай шар явчих. За, залтай шар. За. Дараачих нөгөө ягаан авах хэрэгтэй тий. Тэр ягаанд одоо цүн дээр ягаан. За. Цүн дээр ягаан. Цүн дээр ягаан. За, цаашаа. За, энэ дөрүүдээ одоо нэр өгсөн одоо энэ манай гол дүр нөгөө дахин төрсөн нөгөө хүүхэд чинь шүү дээ. Яа энэ үнэг бүтэхгүй байдгийг. Энэ бичлэг хийсэндээ би харамсаж байна. За яах. За ямар ч тач манай хүн бол цагаанагийн те бүр 300 жилийн дараах үр ойчуулж төрсөн байгаа. Тэ. Тэгээд мэдээж хэрэг манайхны адал явдал дууссан юм шиг байсан. Тэгтээ чөтгөрийн анууд 5 чөтгөрийн ан байдаг. Тэгээд сүүлийн хоёрыг наад чадахгүйгээр адал явдал дууссан болж таарсан. Дээрээс нь хөөх юм манай хүн чинь тэ ах тэр далдаг улаан байхдаа бол цагаанаа барддаг байсан гэж жоохон сэтгэр унаад идэгээс юм шиг байгаа. Тэгээд удам нь болоод эн чинь хөргөн хүчтэй болов явчих тийм үү. За тэр мөр ямар хамаахаа. Ямар тач энэ маавхаа маань те ингээд манай гол дүр маань 3 удаа дахин төрснөөрөө ер нь бол автартай гэх үтэй. Эний 3 дахь төрөлт нь болж таарсан. Би өөрөө лайт нүүлийг уншаад явж байгаа төрөл гайхсан юм. Тэгээд энэ маавхаа маань те хамгийн гоё юм өмнөхөө бодвол би тэгж амар гоё сайхан гэж дүгнэхгүй. Гэхдээ энэ маавхаа маань яг нэг юмны онцгой тайлгдангууд дараач өөр онцгой бүр ингээд тайлагдаад те бүр ингээд тайлагдаад гинэ бүр ингээд дараач асуулт гарч ирдэг нь айгүй сонирхолтой байдаг. Бүр тэр асуулт нь бүр үнэхээр сонирхолтой асуултууд байдаг байхгүй. За тэгээд нэрээ би нөгөө сүүлийн дараах ертөнцийн оноо мартсан байлээ. Энд 10-аас 9.5% өгөн мэдээж би энэ маахад амар дуртай өмнөх бичлэгээс мэдсэн баг. За тэр чамраа маах уу те. За ямар ч тач асуулт амар тавигдаа тэр асуултаа яг тавигдаж дууссан ч гэсэндээ бүр ингээд бүр ингээд амар нууцлаг асуултууд гарч ирдэхэрэг бүр энэ маахаа бүр үнэхээр сонирхолтой болгож чаддаг тэхүү. Яг энэ мааханы бүр лорыг л уншихын тулд тэгээ лорыг л мэдхийн тулд би ингээд явж исэн бас эсрэг талын дөрүүд гэлэхгүй бүх дөрүүд нь тусдаа нэг хөөрхөн жижигхэн back storyтэй тий ингээд арын түүх мөхтэй нөгөө өмнө амьд үлдсэн дөрөв нь хүртэл яасан хүртэл тодорхойгүй болцсон бүр айгүй сонирхолтой байгаад тахгүй энэ бүр үнэн сонирхолтой зэ. Тэгээд энэ нөгөө дөрөв мөрөвт одоо юу тохиолдсон юм бэ зэ. Хоёр сургаггүй алга болцсон. Нэг нь амьд байгаа хэсэг нь бас мэддэхгүй. Тэгээд манай хүн чинь дахин төрчөөд 300 жилийн дараа төрсэн болохоор нөгөө үедээ бас юу ийжсэн мэдэхгүй гаддаг болохоор зэрэг жоохон тамтай байсан л да. Тэгтээ тэгээд үнэхээр сайн байсан. Яг уу light novel дээр тэнэг харуул харагдсан л гэж гарч ирсэн л байлээ. Яг уу би өөрөө light novel-ийн нэг тийм урт явуулаг авах. Энэ маахада би 10-аас 7.6 өгөө. Ягаад гэвэл зүгээр ингээд лоор нь л гоё бусад юм нэг тийм онцгой биш байхгүй юу. Айгуу онцгой биш нөгөө нэг ингээд дүрийн тэг бүр ингээд айгуу гоё ингээд тийм redemption arc байхгүйгээр зүгээр ингээд асуулт явсараа байгаад тэгээ хариултыг нь олоод өөр асуулт гараад ирдэг болохоор сонирхолтой ч гэсэндээ бас тэрүүгээр асуулт алуулт юм болоо да гэж би бас өөрийнхөө хувийн зүгээс боддог байгаа. За тэгээд энэ хүү зүйлийг маань те энэ хүн ингээд бичлэг маань хийсэн бас нэг шалтгаантай. Энэ хүү сувг маань одоо энэ Zix 277 гэдэг сувг маань модтой болсон байгаа. Нэг өөр модератортай. Модератор бид хоёр ирээдүйд ингээд
тэ ийм богино тайлбаруудаараа оруулсан бүхэл банкнуудаа базж агаад бид хоёр tier list хийх бодолтой байгаа. Тэгээд тэр tier list ихтэй амар урт хугацааны дараа болно. Бараг 2-3 сар бараг ичгүй бол 7 сард хийгдэж магадгүй. Тэрнээс өмнө би ямартай хэд хэдэн бичлэгнүүдийн дээрээс нь би одоо энэ бичлэгээс орсны дараах 1-2 хоногийн дараа би та нарт пол тавиад өгөн. Тэр полн дээр те дараачийн видео ямар видео байхыг ингээ полдод юмна гэсэн үг шүү дээ. За тэгээд нэг иймэрхүү байна. Тэгээд нэрээ би нөгөө нэг шидэх тэмээ гоц шилжигчээ 2 дахь хэсгийг нь бол ярьж хөр шийдсэн байгаа. Би өмнө 5 бүлгээр ярьчих гэж утсан. Тэгтээ тэгээд арай л дэндүү шахаад байгаа юм шиг санагдсан болохоор дараачийн бичлэг 5-аар ороод дараачийн бичлэгнүүд 2-3 бүлгээр ороод ингээд явна шүү дээ. За дараач бичлэгээр уучлаа түр баяртай.